ингээд бэлэн дээр ингээд дүүр юм шиг харагдаад яг үндэ ингээд дээр дөрхөн ширхэл дүүр байна. Сайн продюсер мөрөн байна. Мотоспортын олон хэмжээний мастер тамирчин байна. Тэгээд Let's Eat KFC эпизод 2 явах чинь тэгээд хэвлээ. Идцгээе. Ер нь л миний одоо амьдралын хамгийн аз жаргалтай контент байна. Тэгээд сая хэсэг бол дайет явлаа. Ер нь сүүлийн 1 саргаар. Тэгээд одоо дайета мартаад KFC Let's Eat. Окей. За энэ болохоор одоо бургер харагдчихээн, наггетс байна, тэнд төмс байна. За энэ болохоор косло салат байна. Би ер нь л Австралид амьдардаг байсан. Австралид амьдардаг байхдаа KFC-д ажилладаг байсан. Тэгээд залхахлал иддэг байсан. Тэгэл одоо яг харсан буцаа харсан идмээр санагдчихлээ. Тэцгээ. За энэ болохоор сая гарсан шинэ бүтээгдэхүүн баг шиг байна. Kimchi bab тэ kimchi bab. За хэцгээ. Идчих юм уу? Тиа. Гоё харагч. За энэс эхлэе ч та. Янза. Нэгний олцсон терияки соус байна. Нэг соусноос мэдгүй. Сая уралдаад явж байхад Сауди Арабын KFC орсон. Хамт нь бол манай нөгөө яагаад ч гүцэх юм. Нөгөө меню ч гэсэн сонголт нэгт бага. Тэгээд аюу жоохон тийм сул санагдсан. Тэгээд косло, Монголын косло яагаад хааж хамаагүй хааж яасан бүр гоё. Австралид нэр бүр нөө Ноо ингэж байгаа. Нээшээ бүр шахан Европын өтгөнөөс юм тавьж байна. Чой тийм та. Sorry guys. Өөр тэгж юу ч бодохгүй гэж идэхгүй өрөн гоё юм. Идчих тийм sweet юм уу аюу баацсан. Одоо хэдэн нэг сайхан таргалж байгаа босоо бэлтгэж орно. Тэгтээ Монголын шарж байгаа чиг гэдмэрс одоо ингэ харах юм бол нөгөө шарж байгаа тосны илүү тийм юм натурал санагдаад аюу гоё амттай. Бусад газар идэхэд тийм нэг сони нэг шаржигнуур нь байхгүй хоёр нэг фрэш биш санагдав. Наках ингээд бэлэн дээр ингээд дүүр юм шиг харагдаад энэ яг үндэ ингээд дээр дөрхөн ширхэл дүүр байна. Дүүр мэш. Бүгдийг идчихвэлнэс. Бичлэн гэхдээ богдох гэсэн. Явж юм. Явж. Аюунаас миний ясан тэмцээн аймж хүн төсөн. 15-6 жил уралдахтаа. Аюунаа тийм хэцүү тэмцээнд орж үзсэн. Сэдвийн санааны өвч нөгөө тамирын өвчтэй бүр төгсгөлийн шалгасан гар хөл ярилсан суухаар өгзөг өвдсөн нуруу босхоор нуруу өвдсөн гар амар миний одоо ерөөсөө одоо гар амар хордыг төвцөн гар бол ерөөд бүгд цэврүү энэ тал цэврүү одоо ерөөс бүгд идээд
үзвэл бүр би бүр барьж чадахгүйсэн. Харж чадахгүй аим шиг үлдсэн 14 8000 км мотоцикл дээр явна гэдэг бол үнэхээр хэцүү юм лээ тэгээд. Тэгтээ шантраагүй дунд нь мотор өвдөрсөн. Нэг өдөр зогссон, 2 өдөр баг өвдөр зогссон. Тэгээд шинэ мотор тавиад торгуулад 30 хэдэн цагаар торгуулад. Нийт дөнгөөр нь 30 өдөр орсон. Монголын амжилт чи ер нь бол 45. Амжилттай бол ахиулах гэж үзсэн. Тэг манай багийнхан ч гэсэн яг тухайд нь нэг цаг тухайд нь хэрэгтэй юмнуудыг авчраа солиод арга хэмжээ авсан ч гэсэн торгуултаа уралдааныхаа зам дуусаа гэдэг үднээс. Тэгээд нэг тиймэрхүү яваад 7 дахь өдөр саатад тэгээ 8-9 өдрөөс ч ямар ч нуруунд дээр үүрсэн жингүүгээр ямар ч дүн бодохгүйгээр ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр өглөө гарсан. Тэг бүх юм яг шинээр эхэлж байгаа гоё байсан. Тэгээд 7 дахь өдөр яссан яг нэг юм ажидаа хийж байгаа юм шиг өглөө 4 цагт гарч байгаа. Энэ бол биднээс нэг өглөө 4-өөс гараад өдөр 4 5 хаяа 6 7 гэж орж ийн оройч орж ийн тэгээд өдөртөө бол нэг баг 12 3 цаг уралдах тийм өдрүүд бас байсан. Тэгээд 7 8 дахь өдөр бол миний өдөрт яг юм шинэ эхлэл юм шиг санагдав. Юус нэг дүнгээ санаа зовхгүй, энэ аппликейшн харахгүй, өөрийн хэвдээ явж байгаа харахгүй. Ягаад гэвэл угаасаа би фейл хийсэн. Одоо бол миний зөвлөгөө финиш хийх гэж. Тэгэл зүгээр ингээд байгаагаа гаргаад хийж чаддаг юм хийж байгаа мэдчихсэн тэгээд дуртай юм хийж байгаа. Тэгээ миний арттал бол дэмжиж байгаа маш том байгууллагууд байсан жишээ нь KFC. Тэгэл нөгөө сүлжээ орол пост эдгээр пэйж эдгээр хараад лсэн чинь яг цаг тухайд нь яг ингээд постнууд ороо явчихсан. Тэгээд бити бууж өөрөө өөрчлөлөөр яг постнууд тэгэл хүмүүс аягүй их тэмцсэн. Тэгээд аягүй гоё байсан. Тэгээд 7-8 өдөр ерөөсөн дандаа 20 дээр 30 дээр ороо явуулсан. Тэгээд амар хаппи байсан. Тэгэл цаана амар хөвтөлчтэй. Гар ангил хамаагүй юм гэнэ. Ер нь амар тийм нэг соромжтой уралдаан болсон. Тэгээд 7-8 өдрөөс эхлээ би ерөөсө дараагийн уралдааны бодоод ирсэн. Одоо яаж 365 өнө хүлээнэ. Тэгэл KFC дахиад дараа жил туслах болов дэмжих болов. Тэгэл явсан да. Ер нь бол их маш сайхан тэг амжилттай финиш хийгээд ирсэн. Хамгийн онцлог юм Дакарын ер нь пэйж хуудаснуудаар ч юм те дэлхийн дээр 2-3 сая дагагчтай сошиалуудаар л урд нөгөө ингэж Монгол хүний ч юм зургууд тавьж байгаагүй хөвчлэн намайг онцлсон зургууд аягүй их орж исэн. Яг тийм бол би нөгөө ингээл гинт хойшлцсон. Моцорил өвдөд тэнгүүдээ ингээ буцаж юм тэсвэрлэлийг урагшаага ингээ баг ингээ нэг өдөр баг нэг 50 60 хүн гүйцэж орж ирээд тэгээд ихсэн чинь ингээл нөгөө хүн ялагдаж болно. Тэгтээ битгий ер нь ингээ бууж өгөхгүй байх юм бол эцэст нь үрэх юм бол амжилт үзүүлж болно ч юм уу. Тийм юмнуудтай код модтой тийм юмд ороод тэгэл Монголоос бас хүмүүс амар тийм. Тэгээд ер нь амар хаппи байсан. Мөн стогон. Бодан чаавын chicken sauce юм уу? Тасархан. Энэ жоо хавчихгүй. Тэгээд хамгийн бас сонирхолтой спешиал юм уралдаа яг дуусаад хамгийн сүүлийн өдөр мастерт гараад 15 техникийн дөрөс гараад тэгээд уралдаад дуусаад очив. Тэгээ над дээрс тайзан дээр гарахад 3 минут биш. Тэгэл Монгол дээлмэл хуцснуудын өмсөл хүмүүс чи хөвчлэн тийм үндэсний хуцнуудтай гардаг юм байна. Урд нь манай нөгөө гавьяат болдоторох анарах одоо Shark Tank улсын хурлын гишүүн анарах тийм үнэг малаа өмс гарч исэн. Тэрнээс биш бол яг юм өөрийнхөө үндэсний тийм хувцаагаа өмсөөл ингээд тайзан дээр гарч исэн байдаг юм лээ. Би бүр бүтэн дээлээ өмсөөд хантаа өмсөөд Монгол малгайгаа, ноён малгай өмсөд гарсан. Ноён малгайгаа зах дээрээс 550-аар авсан. Тэгээд Дакарт явах гэж байгааг 500 өгсөн. Даалуу. Тийм байгаа тийм сайхан. Тэр зураг мөрийг бол хүмүүс харсан бахтай нэг би аюу тийм гоё зогссон юм тийм. Монгол хаан шиг.
Тэгээ би ч нөгөө төрүүл бараг тэр чинь нөгөө топ 20-оор орсон 30-д орсон хүмүүс баг нэг сонирн биш үү. Би ингээл тайсанс буугаад ирчих хүмүүс шаваал. Очаанаас ирсэн чамайг хятад мэддэг гэж бодож англиар ярьдаг юм ярьдаг. Монгол гэлж Чингис хаан гэж би сүртэй. Тэр чи ярьслаа гэж юм яа. Our ancestors were strong. Soul, my soul, my blood go through war. Юу баах юм. Perfect. Тэр мөрөн гараад одоо энэ гоо. Гэтэ яарч нөгөө Монголоос сурталчлах талаас ингээд аюу хөрсөн гэж бодож байна. Дээлэж үзүүлсэн. Энэ ингээд та нар өмсний хувцас гэж чинь та нар ингээд энийг ингээд байнга өмсдөг. Тийм одоо ингээд гасах 30 би одоо нэмэх 30 руу ирсэн байна. Би надад ирчс байсан ч би надад амар гоё юм аа. Нөгөө хүмүүс амар юм. Бүх английн хүмүүс зогсоож намайг бүр зогсоож мөксөөжсэн. Зураг авах юм ахвал. Одууд модууд амар харж мөрөл. Ер нь амар гоё сенсац тавьсан. Заавал ч юм. Ер нь бол бүгд гоё. Тэрийг үнэлэх юм бол өөр. За ер нь бол цадчихлаа. Одоо хамгийн амттай минийх орог гэх юм бол яг ингэ дараалал явах юм бол Nuggets хамгийн сүүлд 5-д орно. Ардаас нь бургер. Үгүй юу төмс. Тэгээ ардаас нь бургер. Тэгээ chicken. Нэгдүгээр яарч юм. Энэ нэ. Нөгөө таханы crispy bean байна. Тэнийг юм гоё амтан байна. Тэгээ дээрэс нь соусны хослол нь god болон teriyaki соусны хослол нь бол ер нь тийм гоё амтыг гаргаж байна. Дээрээс KFC-г асуулт нөгөө fast food гэхээс илүү тийм нэг юм заавал нэг юм баяраар байх хэрэгтэй жам тийм үү. Эсвэл нэг юм мэдгүй нэг юм positive заавал байх хэрэгтэй нэг юм хэсэг юм шиг санагддаг болчиход байна сүлд тоор. Тэгээ especially coleslaw бас гоё лаа. Бич баг Австралиас хойш. Үгүй би идсэн шүү дээ. Сая Сауди Арабид идсэн, явахаас өмнө идсэн. Coleslaw орж ирэл дуусчихэд манай гэрийнхээ хөвчтлийн салаатын төрүүлж идчихсэн. Аавын гоё лаа. Тэгээд бичлэгтэйгээ зугсан хүмүүстээ баярлаа. Тэгээд дэмждэг бүх хүмүүстээ баярлаа. Хамгийн гол нь бас KFC энэ ерөнхий ивент чигчдээр ажиллаж ирсэн. Тэгээд хамт олонд нь ард нь маш олон залуучдын ажил хөдөлмөр байгаа. Бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тусна.